Үйл хөдлөх хөрөнгийн судалгаа хөгжлийн институтыг шинээр байгууллаа. Ингэснээр үйл хөдлөх хөрөнгийн салбарт наривчилсан судалгаа хийх, энэ салбарын мэргэжилтнүүдийг чадваржуулах боломж бүрдэх юм. Энэ институт нь иргэдэд үйл хөдлөх хөрөнгийн чанарын үнэлгээг тодорхойлоход туслах, үйл хөдлөх хөрөнгийн зуучдыг наривчилсан мэдээллээр хангах зэрэг давуу талтай байна. Манай судалгаа хөгжлийн институт яах юм бэ гэхээр оролцогч талуудын яг бодит хэрэгцээг тодорхойлоод хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ сургалтуудыг ингэж хэрэглэгчид хүргэх гэж зорж байгаагаар бидний хамгийн том давуу тал байгаад байгаа. Тэгэхээр манай бүх үйлчилгээ бол шууд зарлагдахгүйгээр тодорхой суурь судалгаанууд, тодорхой салбарын судалгаанууд мөн яг ийм фокус судалгаа гэх юм уу те тухайн бүлэгт зориулсан дээр судалгаанууд хийгдсэний үндсэн дээрээс ингээд үйлчлэгнүүд наараас нь өгдөөд явах ийм давуу талтай ийм байгууллага байгаа. Энэ салбарын мэргэжилтнүүдэд судалгаан дээр суурилсан сургалт мэдээллийг олгох нь энэхүү институтын үндсэн чиг үүргийн нэг юм а. Үүний хүрээнд үйл хөдлөх хөрөнгийн судалгаа хөгжлийн институт нь Remax Hub үйл хөдлөх хөрөнгө зуурчлалын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Өөрөө энэ үйл хөдлөх хөрөнгийн салбар ч өөрөө маш том салбар, макро эдийн засгийн шууд хамааралтай салбар. Энэ салбарыг бид нэр улсаас биш юм ахад бид нар өөрсдөө хөгжүүлж явахгүй бол болохгүй. Тэгэхээр энэ судалгаа хөгжлийн институтийн хамт олон бол ер нь нэлээд нарийн дээрээс нь судалгаанд суурилсан сургалтууд, судалгаанд суурилсан үр дүнгууд, судалгаанд суурилсан энэ үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээ байдаг юм уу те. Тэгэхээр энэ хамт олонтой анхны яг MOU-гоо зураад удахгүй ингээд зурх чинь л да. Зурхаж байгаад бол Remax Hub Office-д бол маш таатаагаар хүлээж авч байгаа. Үйл хөдлөх хөрөнгийн салбарт барилгын чанарын болон үнийн наривчилсан судалгаа хангалтгүй. Тиймээс энэ төрлийн судалгаа мэдээлэл нь үйл хөдлөх хөрөнгө зуурчлалын байгууллагад зайлшгүй шаардлагатай болсон. Энэ хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгчдэд илүү наривчилсан баримттай мэдээллийг хүргэх чухал ач холбогдолтой юм а.